За өнөөдөр ингээд Англи улсын Лондон хотод болсон Монгол Тэмээ өдрлөг арга хэмжээнд Өмнөгов аймгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцлоо. Тэгээд манай бүрэлдэхүүнд бол аймгийн цэцгийн хамаа газар, за тэгээд төрийн бас байгууллагууд, гайвштай альж ууштай холбоо, Тэмээ соёл байршид уралдааны холбоо гэдэг ингээд компаниудаасаа ингээд төлөөлөлтөд ирж оролцлоо. За энэ арга хэмжээнд бол өнөөдөр говь нутгийнхаа энэ сайхан сүр хүчтэй Тэмээнийхээ талаар Тэмээнийхээ одоо арч туус, ашиг шин, за тэгээд Тэмээний тоо толгой өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ гэсэн энэ илтгэлийг мөн тавьж энд оролцогчдоо толилууллаа. За манай Өмнөгов аймаг бол 2 бүхэл Тэмээгээрээ Монгол улстай төвдийгүү одоо дэлхийд энэ тоогоороо тэргүүлж байгаа ийм аймаг байгаа. За дээрэс нь бол манай Өмнөгов аймаг ханы хэцүүрэн галбын говийн улаан үйлдвэрийнхээ Тэмээгээрээ 2 үйлдвэрээ ингэж баталгаажуулсан ийм онцлогтой аймаг байгаа. Тэгээд энэ Тэмээнийхээ ашиг шимийг, за тэгээд энэ Тэмээнийхээ амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, за Тэмээнийхээ соёлыг, уламжлалыг олон нийтэд, дэлхийн нийтэд таниулахад бол тодорхой юм ач тустай ийм арга хэмжээ боллоо гэж бид үзэж дүгнэж байна.